За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг таргаар хэрхэн хөрөнгө гаргаж авах вэ бичлэгийг оруулснаас хойш хүмүүс одоо гаргаж авсан хөрөнгөө цаашлаад би яаж хадгалж хооллож авч явах вэ гэдэг асуултыг зөндөө олон удаа асуусан. За түүнчлэн би талах барих болгондоо үргэлж таргаа гаргаж авах юм уу? Хөрөнгөө гаргаж авах юм уу гэж асуусан. За тэгэхээр тэгх шаардлагагүй, ганц удаа талах барьсан байхад та насан туршдаа хөрөнгөтэй болсон гэж ойлгож болно. За тэгэхээр би та нарт нэг арга зааж өгөх гээд байна л да. За яг үүндээ зааж өгөх гэхээсээ илүү бидний аль хэзээний мэдэх нэг арга байгаа. Тэгэхээр энэ яадаг вэ гэвэл ерөөсөө л бид нэр ганц удаа хөрөнгө гаргаж аваад талхаа зуурсан бол ерөөсөө тэр зурагнаасаа дараагийн зурагныхаа хөрөнгийг тасдаж авах арга байдаг. За тэгэхээр одоо жишээлбэл энд миний жигнэх талхны зураг маань одоо хөөлтөнд явагдаж байна. За тэгэхээр би үүнийгээ жигнэхээс өмнө эсвэл хэвлэхээс өмнө одоо нэг ойролцоогоор 100-аас 200 г зуурмгийг тасалж аваад үүнийгээ шилэн савнд хийгээд дараагийн удаа хэрэглэх хүртлээр хөрөгчөндөө хадгалчихна гэсэн үг. За би ойрхон өдөр тутамдаа гурилан бүтээгдэхүүн хийдэг бол тэрийг заавал хөрөгчөнд хадгалах шаардлага байхгүй. За ингээд би 3 хоногийн дараа талах барих болохоор өнөө зурагнаас тасалж авсан хөрөнгөө усан дуусгаж агаад гурлаа зураад явчихна. За тэгэхээр ерөөсөө л хэр их хэмжээний хөрөнгө, хэр их хэмжээний гуриланд орох вэ гэдэг асуулт тулгардаг. Тэгэхээр ойролцоогоор 1 кг гуриланд 100-аас 250, 300 г хөрөнгө ордог. За тэгэхээр ерөөсөө хэрэглэж буй хөрөнгөний хэмжээ, гурилны харьцаа тухайн зурмагны хөөлтийн хугацаанд шууд нөлөөлдөг гэдгийг л санах хэрэгтэй. Зурмнаасаа хөрөнгө тасдаж авахаас гадна удаан хугацаанд гэрийн хэмд одоо дулаан газар хадгалах тохиолдол их байна. Одоо жишээлбэл надад хөргөр болон хөрөгч байхгүй байж болно. За энэ тохиолдолд бол хөрөнгийг сайхан хатаагаад хэрэглэчихнэ. За хатааж хэрэглэх талаар би бичлэг тусгаалan хийсэн байгаа. Тэгэхээр үүнийг хатаасан хөрөнгийг бол усан цайхан дэвтээжгаад хооллож жаад хэрэглэчихдэг. За тэгэхээр энэ хоёр арга монголчуудын дунд эртнээс одоо их өргөн дэлгэр хэрэглэгддэг байсан учраас одоо бидний орчин цагийн бид нар хөрөнгөө хоолно гэдээ ярихаар одоо бидний эмээ ээж нар их гайхаж ханддаг тийм ээ. Одоо хөрөнгө хоолно гэж юу яриад байгаа амтан биш үү тийм ээ. Тэгж хэлдэг. За тэгэхээр энэ бол хамгийн энгийн хоёр арга байгаа юм. Хэрвээ бичлэг маань таалагдсан бол манай YouTube сувгийг маань subscribe дарж талхчны жаргал хуудсыг минь дагаарай. Мөн манайд 36 мянган гишүүнтэй хөрөнгөний талах барь зурцгаая бүлэг маань танд үргэлж нээлттэй байх болно. Та бүхэнд баярлалаа.